овцмын нэхийн алдар 2 дугаар толгоор Цэрэг самбуугийн алтан сов Овсангийн баруун нэхийн алдар 2 дугаар толгоор Бижлийн Бамсул Овсангийн толгоор Нямсургийн Бодрама Овсангийн Овцмын нэхийн алдар 2 дугаар толгоор Эднэгийн Янжмаа Овсангийн Зүүн Овсмын Батагийн Тогтол Овсангийн Нарбул Овсмын Ойгоор Сэмждийн Цэнтэрэгш Овсангийн Нарбул Овсмын Монголын сайхан ээжүүдээ, хайр инэрлийн их ундраг болсон эхчүүдээ, та бүхний энэ өдрийн амгалан айлтгаж бидний хамгийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл чирэг, эрдэм мэдлэгтэй, зөв хандлагатай эргэн болгон төлөвшүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь халуун талархал илэрхийлье. Дэлхийд дахинаад аргасан цар тахлын улмаас энэ жил эхийн алдар одонг хүүхдийн баяраар гардуулж чадаагүйч 1 сарын өмнөөс засаг захиргааны төвшөнд үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна. Өнөөдөр миний бие Увс аймагт хүрэлцэн гэж эхийн алдар 1-2 дугаар цэргийн одонг нийтдээ 346 ээжэд гардууллаа. Эдгээр ээжүүдийн дотроос энэ жил одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс Увс аймгийн Завхан сумын иргэн Төмөрийн инхэ, Төмөрийн отхон мөн эхрүүдийн баяраар буюу 5 дугаар сарын 1-ний өдөр ихэр хүүхэд дөрүүлсэн Улаангам сумын иргэн Мажиг сүрэнгийн оюун нарыг онцлон тэмдэглэж баяр хүргье. Та бүхний инхри бяцхан үрсэ эрүүл саруул эрдэм боловсралтай ажил хичээнгүй ээж авдаа инрэлтэй эх орондоо хайртай Монгол хүн болгон өсөх ариун гээгэн үүсч чинь амжилт хүсье. Олон хүүхэд дөрүүлж өсдөг эхчүүдэд хүртээдэг эхийн алдар одон бол хизээнээс их хүнийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн Монгол ардын уламжлалт сэтгэлгээний нэг хэлбэр хүн ам цөөтэй Монгол улсын төрийн бодлогын нэгэн хэсэг билээ. Хүн бүрийн сэтгэлд хамгаалж дотно эрхэм нандин эрдэнэ болсон ээж хүний ач гавьяаг магтан дуулсан бүтээл олон хэдийч үр хүүхдээ өсгөн бойжуулахад нь даацтай дэмжлэг үзүүлсэн төрийн бодлого хангалтгүй гэдэгтээ та бүхэн санд нийлэх байхаа. Тийм ч учраас миний бие хүүхэд хамгаалал, эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг Монголын төр үргэлж анхааралтай байлгахад чиглэсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачилж байна. Цаашдаа санаачлах болно. Улсын хурал засгийн газрыг шагаж шаардаж мөн ажиллах болно. Эхчүүдийг дэмжинэ гэдэг бол Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудаа хамгаалж байгаа хэрэг юм аа. Өнөөдөр одонгоо гардсан та бүхэнд болон Увс аймгийн нийт ээжүүд, охид эмэгтэйчүүдтэй халуун баяр хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүгнийг хүсэн өрөөё. Монголын өрс маш олон болтугай. Өндөр байна. Ерөнхийлөгчөөс авч байгаадаа их баяртай байна. Бус додон авч байгаа их шинжтэй бас баярын мэнд хүргье. Мөн хайр тань болон ойрын аав ээж ах дүү нартай бидэнтэй баярлалаа гэж хэлмээр байна. За энд хүрэлцэрсэн бүх ээжүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 1-р удаа гардаж авсандаа баяртай байна. 6 хүүхдээс өчг юм уучсан. Хамгийн бага нь 4 сартаа. Хамгийн том нь 9-р ангид орно. Ерөнхийдөө бол ер нь эмэгтэйчүүд төрөхөд юу ааж байгаа маш их төрж байгаа. Монгол улсын хүн амын тоо их өсөх байх гэж бодож байна. Сэтгэлд маш өндөр байна. Ингээд 4 хүүтэй. Ингээд 4 хүүтэй хүүгээр үнэхээр их бахархаж байна. Тэгээ үнэхээр их сайхан байна. Аздаач байна. Ерөнхийлөгчөөс ингэж одон гардаж авна гэж зүудлээч байна. Их сайхан байна. Баярлж байна мэд. Өвч нь одоо 6 дахь үедээ ерөнхийлөгчөөс одон авсандаа хязгаарыг их баярлж байна. Маш их сэтгэл өндөр байна.
Монгол улсын ерөнхийлөгчид Монгол улсын мянган ихийг үнэхээр ингэж хүндэлж өөрийн биеэр ингэж авчирч өгсөн үнэхээр сэтгэл маш их хөдөлж байна. За сэтгэл маш өндөр байна. Би одоо 4 хүүхэдтэй одоо ингээд өсгөж хүмүүжүүлснийхаа одоо гавьяа хөтөлбөрийг үнэлүүлсэн ийм өндөр шагнал авч байна гэж үзэж байна. Өнөөдөр энэ сайхан өдөр бас яг ерөнхийлөгчөөс энэ хөө 2-р их алдарт ихийн одонгоо гарч авч байгаадаа үнэхээр их баяртай байна. Тэгээ тэр болгон бидэрт бас яг ийм завшаа олддгоо. Хүмүүс бол алдарт ихийн одонгоо бол баг гэртээ байжгаад зүгээр санамсаргүй баг гадаа хоноо хайчлаа сууж идэл авчирч ирсэн ч гэдэг юм уу дандаа тэгж ярьдаг байхгүй юу. Тэгээ ер нь тэр болгоо ингэж ер нь улсын хэмжээнд ер нь ингэж ерөнхийлөгч аймгийн даяар ингэж гардуулж байгаагүй бах те улс орон даяар гардуулж байгаагүй. Тэгээд энэ сайхан энэ жил бол үнэхээр энэ ордонг бас яг ингэж ерөнхийлөгчөөс гардаж аавна гэж үнэхээр бодсонгүй. Яг нь зүгээр хүсэлтэд өвгөж Улаанбаатар хотоос ерөнхийлөгчөөс гардаж авах юмсан гэж бодож исэн боловч одоо яг нь тэгээд нөгөө коронавирус гэдэг өнгөрсөн. Гэтэл яг ийм завшаан тохиолдоод ингэж гарч авч байгаадаа үнэхээр их баяртай байна. Сайхан одон бас гардаж авсан 4 хүүхдээ бас улс орондоо хэрэгтэй сайхан хүн болгоч хүмүүжүүлэхийн төлөө л одоо ажиллана шүү дээ. Одонг гардуулсанд маш баяртай байна. 4 охинтой. Одоо энд хамгийн том нь 12 та, тэгээд 10 настай, тэгээд 4 нас, 2 настай. Игчтэйгээ хамтдаа од авч байгаасаа маш баярлж байна. Энэ дүүтэйгээ хамт өнөөдөр энд одон авч байгаадаа баяртай байна. Манай бид хоёрын ээж бас 1-2 дугаар одонтой хүн байдаг. Тэгээд энэ хорвоо төрүүлж өгсөн ээждээ маш хайртай шүү гэж хэлье. Тэгээд энд одон авч байгаа ээжүүдтэй өнөөдрийн баярын мэндийг хүргье. Би хамт аавна гэж бодоагүй. Тэгээд сая мэдээд хамт авч байгаа мэдсэн. Тэгээд сайхан санагдаж байна.